Энэ удаагийн бэлгээр creepypasta сайтын хамгийн алдартай дөрүүдийн нэг бөгөөд сонирхсан цайврангийн арьстай хүн аль эсвэл ямар ч өсгөн коммент харагдах The Rake гэж бит юм. Тос бит нь үл мэдрэл шалтгаанаар хүмүүс рүү дайрдаг бөгөөд хоригчод ихвлэн шүн дунд орных нь хөлдөн эсвэл хаалганы араас нь шахаадаг гэлцгээдэг. Харин гарал үүслийг нь талаар бодтол энэ хүн мангас нь 12 дуусны үед үүсч бий болсон бөгөөд анхны битийг 1690 онд олж илрүүлсэн боловч алга болон 1800 оны үед ахин олсон боловч мөн л алга болсон юм. Уг битийн бүтэн нэр нь тодорхойгүй. Яг ямар төрлийн амьтан гэдэг нь тодорхойгүй. Гэр бүл хамаатан цад нь тодорхойгүй. Мэргэжил нь тодорхойгүй. Эр эм нь мэддэггүй. Сонир мангас байгаа юм л та. Гэхдээ хэд хэдэн баримт мэдээлэл нь байгаа бөгөөд тэгэхээр асрын хурд үуч. Хүнээс хэд дахин илүү гэмээр оюун ухаантай бөгөөд энэ мангасын хобби болон зорилго нь гэвэл хүмүүс шиг ойлгож сүлд нь алах юм. The Rake нь маш хэтний төрөлцүүлгийг биднээр зогсохгүй зарим баримтад түүнийг Slenderman болон бус дөрвөн талбартай хэмээсэн байдаг. Уг мангасын 2003 онд 4chan гэдэг хэрэглэж гаргаж ирсэн боловч төдийлөн хүмүүс анзаарахгүй бөгөөд 2005 онд буюу 2 жилийн дараа ахны дэлнээр өдгөө саясан хүмүүс түрэн creepypasta сайтын хамгийн алдартай дөрүүднийг болсон юм. Мөн сонирхолтой байдлаас YouTube дээр та The Rake камерт буулган авсан гэвэл юуч гарч ирэхгүй бөгөөд харин The Rake халинд буулгасан гэвэл олдох бөгөөд энэ уг мангасын тухай баримт тодлогоо ямар зөөхөн байдгийг бодолж байгаа юм. За тэгэхээр хамгийн чухал хэсэг бөгөөд мэдээж түүхийг болно. 2003 оны зун Америк нэгдсэн улсын зүүн хойцгор буюу Нью-Йорк, Бостон болон Филадельфи орчмоор сонирхолтой үйл явдал болсон хүн төрөлтэй зүйтэй амьд бид үзсэн гэх мэт орон нутгийн мэдээллийн хэрэгслээр тодорхой хэмжээний шугам тарааж байсан юм. Энэ үйл явдал нь 2006 онд мэдүүлсэн гэчээс авсан байна. 3 орчим жилийн өмнө би гэр бүлийн хамтаар Ниагара өрөө рүү аялж ирээд удаага байсан юм л да. Бид их ядасан мөн дээрээс нь цагийг орой болсон байсан тул шооллонд цаасан. Өөрийн 4 цаг хацаа би харин зэрэг арчлан тул найрандаа дэлгэж хам болсон юм. Маань үнэхээр хурж байсан учраас аль болох орондоо орохыг хүссэн. Орондоо ороод хагас минут орчмын дараа орныхоо хөлд нэг эвгүй юм харсан юм. Тэр нь юу байсан бэ гэвэл нүцгэн хүн юм шиг эсвэл нохой ч юм уу нэг тийм амтан мэт зүйл. Би маш эвгүй машин дайралсан аль эсвэл юм зохиолгсон юм шиг. Үнэн амжигтай. Яг шөнийн минь ордоор аяргаан болоход байсан юм. Би дотроо баг зэрэг айж байсан ба нөхрийгөө сэрээсэн бөгөөд нөхөртөө болж би зүйлийг тайлбарлалаа. Харилцаагаар 2-3 минут орчмын дараа тэр маш хурдан хүүхдүүдийн рүү явж чав. Би энэ зүгдүү хэмээн бодоод манай охины болох Клара орилж байсан бөгөөд би ч харуур дараа гэрлээс сагаад артаас нь гүйсэн. Нөхөр маань артаас минь ирсэн бөгөөд өнөөх юм шатаар цааш авсан юм. Би ч охиноо тэргүүд охин минь маш хүнд гэмтсэн арай хин амьсгалж байсан бөгөөд амнаас нь гарсан өгнүүд нь тэр мөн байна. Хин гэвэд тэр бол Rake гэв. Нөхөр маань шууд цаадаад удаж мөн бид эмнэлэг рүү явцгаасан юм. Гэвч харамсалтай охин маань зандаа амьсгал хүрсэн. Тус газар нь жижиг мууж байсан бөгөөд энэ хүмүүст маш хурдан тархсан юм. Нэлээд хэдэн сарын дараа хүү Justin бит хоёр эцэгийгээ ойролцоо байлсан байлаа. Мөн би гэрлүүгээ буцсамдаа өнгөрсөн тулсан хэлцгийг зөвлөн бодож аль болох тодорхой хариулт авахыг хичээсэн юм. Түүний дараа би интернетээр яг манай гэр бүлийнхэн тохиолдсон явдалтай нэлээд хөдөлсөй зүйлтэй очирсан хүнийг олж олсон бөгөөд охирогчид бидний бодож байсан шиг цөөхөн биш байсан би үнэхээр гахшаасан гэж. Ингээд бид тэр хүн мангасыг судлаад ойролцоогоор 2 жилийн орчим болсон байна. Одлогоо Rake-тэй холбоотой хэрэгүүд араасаа гарч ирсэн бөгөөд бид энэ боломжийг ашиглан түүнийг барьж авахар шийдсэн юм.
Гэхдээ би тэр өдөр гэртээ байхгүй явдаа хэмээн бодсон юм. Учир нь уг өдөр би өөртөө байгаа эрхэм томьёосаа алдсан. Би сэтгцэн ингэж үтээд 6 гаруй жил болж байна. Тэр шөнө бүр орны минь хөлт үзэгддэг. Өнөөдөр миний амьд явах сүүлчийн өдөр минь байх. Магадгүй маргааш нэгч байж магадгүй. Gigi